Бицэн уулганы хүнжилтэд орж дөнгөж унтах гэж байтал гинэт нэг төмөр хадаас санны цанаас нэвт орж ирв. Айсансаа болоод бараг л зүрх нь амаараа гарч ирэх шахав. Гэтэл дараа нь хэд хэдэн хадаас дахин гарч ирж балмаграас цуцарсан уулган бараг л хөх шахав. Хэдий бицэн уулганы хадааснаас хамаг хурдаараа зүхтэн гүйсэн ч төмөр хадааснууд ард ардаасаа гарч ирсээр л байлаа. Гэтэл энэ бүхэн баг дүүгийнх нь хадаасны буугаар хулганыг барих оролдлого байжээ. Бүх хадаасыг тойрон амжилттай зогтож чадав. Тэр эцэст нь ингэж нэг юм амь үлдлээ гэж бодвол гинтгэний хатаатны замыг халаа. Дараа нь 5 хадаас дахин гарч ирж хулганыг явах аргагүй бүслөв. Ингээ бүх юм дуслаа өгөхгүй гэж бодтол энэ хадаас бицэн уулганы хамар тулаа зогсов. Яг энэ үед хадаасны бууны батарей дууссан байлаа. Гэсэн ч хэдий ч баг дүү нь алхах авчирч дахин нэг зохих гэж байтал том ах гинт орж ирээд дүүгээсээ туслуулахаар дуудав. Азар бицэн уулганы үхлийн аяалаас мултарч чадлаа. Айж балмагцсан бицэн уулган ах トゥ хоёроос хариугаа авахар шийдэв. Харин ах トゥ хоёр хулганыг бодох ч завгүй. Гинэт бицэн уулганы гарч ирсэнээс том ах ойрлоо л очихв. Бицэн уулганы доош булахыг харсан ах トゥ хоёр нэгэн зэрэг ойрлоод ахан халтарч унуу вантайгаа амж чатаар булхан булахсаар хаалхаар гарч одов. Ах トゥ хоёр галзуу булхан суусан юм шиг хортой нисв. Эцэст нь ван хүлцэн нуурын мөсөн дээр зогсон ирэв. Тэд саяныг тайвшрах гэтэл нуурын мөс цөмөрч живв. Дуурласан ах トゥ хоёр хулганы нүхний үүдэнд тавх тавихаар шийдэв. Түнцлэн заавал барихын тулд тэд мянгаад ширхэг ямар ч болон тохоо үлдэлгүйгээр хавх тавив. Гэвч бүтүүдэр хүлээгээд тулган гарч ирсэнгүй. Эцэст нь шүн дунд бицэн уулган нүхнээсээ гарч ирэв. Ах トゥ хоёр гарцаагүйнуудаа барих нь гэж бодтол бицэн уулган тэднийг тоохчгүй. Ямар ч сад бэрхшээлгүйгээр тавиад гарчихв. Тавсан ахын ах トゥ хоёр бицэн уулганы гайхан арч байх хооронд нэг ширхэг энтоор хавхан дунд унгав. Энтоор эргэлтэн явсаар нэг хавхыг хөдлөгчөв. Үүнээс болоод бүх авах ажиллаж мэлхий үсэрч байгаа юм шиг л ийш тийшээ юм болж ах トゥ хоёрч өөрийн тавсан авахандаа орлоо. Харин бицэн уулган сандарсанчгүй нэг бислэг аваад өөрийн нөхрөөгөө яваад өгөв. Уурсан тамаах тоосоор очиж шүүрэн авахны араас дайраа очив. Бицэн уулган нөхрөөгөө зөвхөн тамаагч тоосоор очиж нөхрөө чиглүүлэн асаав. Өчтөө тоосоор очиж суралт хулганы шууд л хосороо. Гэтэл пүн гээд ах トゥ хоёр хулганыг барьчлаа гэж бодтол гинэт хоолооноос нь ус гож өглөө. Гэтэл тоосорогч нь бохрын шугамыг сорж уудан том болсныг ч анзааралгүй дэлбэрчхэн тэр. Харин энэ үед бицэн уулган цонхны гаднаас энэ бүхнийг харж байлаа. Ах トゥ хоёр бицэн уулгантай эцсийн үсгээр шийдэж маргааш нь тэд нэг том муур авчирлаа. Энэ удаа хулганыг заавал барина. Ингэж муур хулганы дундаа эхлэв. Бицэн уулган мууранд нууцаар хавх тавьж, муур санамсаргүй сүүлээ хавханд тавьжуулснаар хэцүү байдалд оров. Дараа нь бицэн уулган муурыг цалхаан шат руу өргөж олсыг нь мэрсээр байгаад талчихв. Муурч доошоо унчихв. Муур пэди томбас хурдан хулган хамаагүй ухаантай байлаа. Бицэн уулганыг барихын тулд ах トゥ хоёр өөрсдөө л арга олохоос өөр аргагүй болов. Уур нь эцэстээ хүрсэн томаах хулганыг барихын тулд араас нь яндан ороод очихв. Энэ үед бицэн уулганы хий хангамжийг нэвчв. Түүн гарч идэнгээ асах гэтэл батарей дуусчихсан асахгүй байж байтал бицэн уулганы уцаа шүдэн дүүрийн хажуу завьяа тавьчихв. Ашгүйгэж батсан дүүн юуж бодлоо шүнжинзээ зурхад хормын төдийг л гараа авлаа. Дүүн галын цогцолтой шууд цонх руу шидэгдэж харин том ах нь гадаг шидэгдэв. Дэлбэрэх шахам ууранд хүрсэн том ах бууга аваад хулган руу онилов. Том ах юуж бодлогоогоор хаасаагүй бодож харин хулган нүхний зүгт зогтож том ах шууд бууныхаа амаар нүхэж чиглэлв. Тэгэл яг доор нэг бөмбөг байж таарч байшингийнхаа шалыг бэлтчихв.